За нэгэнтэн, гурвантэн дөрвөнтэн удаатай та өрсийн над өртөөлөгчийн чадлыг, өртөөлөгчийн хязгаарыг сайнаар хаа хүрхв, саараар хаан мухардах уу гэдгийг ажснаас хойш өвгөд бид өнөөн гараг өөрсдийн хэлсэн үгэндээ үүн дээр нэмээд хөвөн үрийн лавлсан үгийг хачирлаад хамар доор хагархаан айтайн суур юу да дуулгүй. За өвгөд бид юу цуурах гээд байна вэ гэхээр та өрсөд анзаарсан бол бид чалчихтан үргэлжил хэрэгцээ шаардлага гэдэл хуцадгаа. Та өрсөд энэ хоёр үгний ардхыг, энэ хэлхээ үгний уртхыг таньдаг л гэж боддгоо. Яах вэ? Мэддэг нь бий биз, мэдэхгүйч бас бий бололтой. Өвгөд бид тэгвэл ямар учраар хэрэгцээ шаардлага гэж ярьдаг вэ гэвэл хэрэгцээ гэдэг нь хүмүүнээс өөрөөс үүдгэлтэй. Шаардлага гэдэг нь хүмүүнийг оршиж байгаадаа орших хугацаанд орон зайндаа эзлэхдээ өөрийг нь байлгах боломжийг, өөрийг нь байх нөхцөлийг сайнаар бол бүтээж, саараар бол нэхэж байгааг нь шаардлага гэд. Өөрөөр хэлбэл энэ нь өрөөлөөс үүдгэлтэй өрөөлийн хэрэгцээг хэлээд байгаа хэрэгэ. Ухаж байна уу? Дагаж бодож байна уу? Юу гэхээр хүмүүн өөрийн хэрэгцээгээр туйлдгаа. Яах вэ хэдий 9 хүслийн багцлагддаг гэдэг боловч хувь нэгэнд хүмүүний хэрэгцээг үргэлж хязгааргүй тэмүүлдэг. Харин үүнийг нь хэн хязгаарлах вэ гэвэл нэгэнтээ хүмүүн гагцаар агуу мухарт агаар залгилж, агаараар хоололж, агаар хидэрч амьдрч чадахгүйгээс хойш төрөл нэгтэнтэй их байгальтай хий болоод бодит бүхий л нөхцөлд харилцаанд ордог нь зайлшгүй, тийм үү? Тэгвэл энэ зайлшгүй нөхцлүүд нь юунаас үүдхэгддэг вэ гэхээр тэр харилцааны хүмүүний жишг нь өнөөн гараг өвгөд бид өөрсдийн хэрэгцээгээр туйлж өөрийн дураар ундаал юм гэтэл та өрсүүдийн хэрэгцээ бидний өөдөөс тулаад хоёр талаас харилцаанд хаанан ивэн олж, хаанан тунгийн тааруулж, хэн нь өөрийнхөө хазаарыг татаж, хэн нь өөрийнхөө ташуурыг өргөх ёстой вэ гэдэг дээр бодол хийх нөхцөл үүсэж байна, тийм үү? Өрөөл та өрсийн хэрэгцээгээр өвгөд бидний хэрэгцээ хязгаарлагдаад сууж байна. Хэдий бид өргөөндөө сууж байгаа боловч сүлжээ гозгорын барьсан өртөөлөх чимээ хураагуур гихч зевсхийн ацханд зевсхийн чичээнд өөрсдийн хэрэгцээгээ хумчхаад үрс та нарын шаардлагад автчихад байна. Тийм үү? Ингээд бодохоор хэрэгцээ шаардлага гэх үгний утгыг одоо ухаж байна уу? Яагаад бид хэрэгцээ шаардлага гэд чалчиж эхэлвэ гэвэл энэ хэрэгцээ болоо шаардлагыг хаана нийцлийн олж хэрхэн ус сүү хоёрын хэрхэн сүлхийг нь үчхийг тааруулах нь хүссэн ч эс хүссэн ч харилцаанд орж байгаа хоёрын эхлээд сонголтоо батламжлах шийдвэрийн нотлох, шийдвэрийн манах хариуцлагаа боджуулах үйлдэлээс хамаардаг. Ухаж байна уу? Хэрэгцээ шаардлага юунд хөдөлдөг вэ гэвэл сонголт хийхэд хөдөлнө. Жишг нь өвгөд бид өнөөн гараг өөрийн дураар туйляан гих сонголт хийсэн бол хэдийнэ та өрсүүдийг өвгөд бид өргөөндөө байна, үрс та нар зайлцгаан гих сонголтыг хийж, шийдвэрийг гаргаж, та нарыг үлдэн хөөж, одоо өөрийн дураар шимэн сархтаа гударч байгаа. Тийм үү?
Гэтэл тэр сонголтыг бид үнэн гарагтаа хийсэнгүй. Учир нь бидний чалчиж байгаа болгоныг нотлох чимээ хураагуур гих чимээгүй мис байгаа учраас үүнд бид хавчигдаж үрс та нарыг хүндэлж байгаа дүр үзүүлж үрс та нарын шаардлагыг хүлээж авч байгаа хэлбэр үзүүлж сууна. Эсэргээр та нар өвгөд бидний хөг аялгау бариадах хөөрхий та нар мэдэхгүй юм байна. Энд хөг ивдлээ гэр жичлж байгаа элдв үгсийг твчиж байгаа та нарын биднийг зорж ирсэн хэрэгцээ дүүрэгүүд байна. Тийм үү? Дуулаж байна уу? Дагаж бодож байна уу? Тийм. Та өрсөн хэрэгцээ дүүрээгүй учраас та өрсөд энэ өргөөнд нь хэдий үгээр чичлүүлсэн ч хэдий тухгүйсэн ч хэдий жинтсэн ч магад хэдий хэвтэртэй яарсан ч энд үлжийн гих сонголтыг хийчихэд үүнийг шийдэж баталгаажуулчихад суугаад байна. Тийм үү? Тийм ээ. За тэгээд одоо нэг овоо хөг ижилсэж дагаж бодож эхэллээ. Гэтэл ажаад байх нь энэ замбад үрсүүдэд энэ замбын үрсүүдийг нийгээр нэг 10 хуруу гэж харвал за нэг 7 хуруу. За хитийдэж тулгвал 8 хуруу нь өөрсдийн хэрэгцээгэж таньдаггүй үрсүүд байна. Өрөөлийн шаардлагын урсгалд өөрсдийн хэрэгцээгээ хангаж байна гэж хөвж байгаа үрсүүд байна. Дуулж байна уу? Дуулж байна. Тэгвэл өвгөд бидний чимээ хурааж байгаа дээр дураар чалчиж цөөрэтүүлж байгаагаа ямар үүл гэж санаж, ямар үүл гэж твчиж ацгалсан үүлийнх нь ард дээр гарчхшаан гэж зүтгэж байгаа мэн гэвэл өөрсдийн хэрэгцээгээ мэддэггүй. Энэ үрсүүдийг хэрэгцээг нь таниасан хэрэгцээний ард дээр энэ хэрэгцээний төлөв энэ зүйлийг сонгоё гэх сэдлийг асааж энэ сонголтынхоо арыг манах шийдвэрийг гаргуулсных нь ард дээр нэгэнтээ шийдвэр гаргавал хонжоо тусахын тулд хариуцлага үүрэж хохирлыг багасгахын тулд зүтгэлээр өнгөлөх ёстой гэдгийг л аминда тойруугаар хаяада шулуухнаар хэлж суугаа минь инэ. Энэ цөөрэтүүлж байгаа, өртөөлж байгаа үүлийн хувьд өвгөд бидний оролцоо энэ байхад л хангалттай. Тэгмгүй өвгөд бид тэнгэр тэгж ивэдэг, хөрст ингэж түшдэг гэж. Таван тэв нь ингэж ирхшээдэг, тавилан заяа нь ингэж тохоогддог гэж. Тийм үчгийг хэлцээд бид мэдэх ч үгүй, мэдсэн ч хэлэх ч үгүй. Угаас өвгөд бид бүтээх гэж үүл байдгаа гэж өгөр улаачтан анхлан хуйг хэдэрч хэц дэлдэхтэн л хэлж эхэлсэн. Бүү бүхнийн эхлэл бодол гэж л чалчиж эхэлсэн. Ухаан нь ард дээрэн болохоор утхыг нь 10-ны ард дээр таньсан болохоор л одоо дахинтай давтгаас өөр гарцгүй. Олдсон харин агц улаачтан чалчаад байлгүй. Дуулах үрсүүд, тосох үрсүүд байгаа нь нэг бодлын аяттай л гинээр. Дагаж бодож байна уу? Бодож байна. Дагаж бодохоор одоо лавлах үг ургаж байна уу? Өмнө та зөндөө хэлжсэн. Тэгэхээр тэр болгонд би асууж байгаагүй. Таны түрүүний хэлсэн тэр ямар юуны эхлэл нь бодол гэсэн. Тэгэхээр тэрний эхний үгэнд би бүрэн сонсч чадахгүй байна. Буу гэж хэлээд байгаа юм шиг санагдаад. Би тэр үгийг лавлах гал. Буу бүхэн гэлээ өдөр минь. Тэр нь ойлгохгүй. Боо гэдэг нь байх гэдэгтэй адилхан боо. Байх юм бүх юм эхлэнд бодол. Тэгээ ерөөсөө ойлгохгүй. Баярлаа. Уучлаарай. Үр чи өхөрхөө. За та өрсүүдэд ингээд чалчаад эхлэхээр лавлах үг үүсэж байна одоо.
Хэрэгцээ гэдэг нь бол хүсэлтэй хамаатай юм. Эсэн хүсэлтэй. Чангахан дуулдаг. Хэрэгцээ гэдэг нь хүмүүнд 9 хэрэгцээ байдаг. 9 хүсэлтэй хамаатай болов. Үгүй. Хүсэл бол хүрхийн хязгаар. Хэрэгцээ нь бол туулахын боджил. Өвгөд бид агтан шаргал гэж нэхэж байгаа нь өвгөд бидний хэрэгцээ. Өчг нь өвгөд бид үрс таанаас дураар чалчиж байгаа болохоор ангаж байгаа учраас агтан шаргал нь одоогийн хэрэгцээ. Бидний хүсэл бол дэгдээд өвөр улаачин хэвтэртэй шигдэх нь бидний хүслээ. Ялгаатай байгаа биз дээ. Яг та өрсүүдийг бүтцийн хэмжээнд үгл авлахад өвгөд бид бөөсний чинээ үг чалчаад байгааг ухаж байна уу? Хүмүүний хүсэл 9 багцад харьяалагдаж багцрахч аваас ажихны цэгцтэй хязгаартай мэт боловч хувь нэгэнд хязгааргүй үргэлж гэж хэлсэн тийм үү? Харин хэрэгцээг нь таниад эхэлвэл энэ бол хязгаартай хүн ухамсартайгаар барьж чаддаг. Та өрсөд 2 тавхаатай байж 20 гутал давхарлахгүй лавтай тийм үү? Энэ бол хэрэгцээг нь таньсан нэгний бодлоо. Харин өрөөлийн шаардлаганд өрөөл нэгэн заа юу гэдэг юм? Гутал гэж хэлснийх өрөөл нэгэн та нарт өрөөл нэгэн арилжаачин та нарт энэ аятай тухтай энэ уулан далхахад тухтай энэ талд гүүхэд тухтай энэ хангаа шогшоход тухтай гихчлэн өөрсдийн хэрэгцээг та нарт тулгаад та нарт шаардлага болгоод ирэхэд үүнд нь автаад байвал та нар харин өөрийн хэрэгцээг нь танихгүй нэгний хувьд харин өрөөлийн шаардлагад автаад 20 гуталтай нь сууж байна. Харин өөрийн хэрэгцээг нь таньсан нь бол ихтэй л 5 гуталтай байхад хангалттай сууж байна. Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр та нарын хэрэгцээг хангах тийм л бүлийг тийм л хөгийг олох нь ихний зорилго болно. Ихний үчиг юм уу да? Бүл үүсхийн үчгийг хэллээд байгаа санаатай. Ухаж байна. Та өрсөд нэг хөг аялгау бариадах гэтэл бүл үүсээгүй учраас зөрлөдөж байгаад л эхэлж байгаа царай нь тэр. Төрийн дуулаан аялаадах гэхтэл гунцсан төрийн гутсан нэгэн аяттай л гарч байгаа хөг нь тэр. Тэгвэл та нарын хэрэгцээ юу юм? Бие засах хэрэгцээ байна уу? Гэрийн засах хэрэгцээ байна уу? Төрөнд засаж ивэх хэрэгцээ байна уу гэд бодох нэ. Гавлан ашиглах нэ. Тархиан шавхах нэ. Тийм үү? Тийм ээ. Ингээд ирэх хаваас харин та нарын би тэгвэл ямар хэрэгцээгээр ямар харилцаан дээр ямар үртэй хөг ижилсэх вэ гэдгийг бодтойгоор харж эхэлнэ. Үүнийг хараагүй болохоор үрсүүд эхний ээлжинд хэрэгцээгээ биш хонжоогоо төрүүлж харснаасаа болж ивэлдэггүй. Хонжоо нь хүлээлт үүсгдэг. Энэ бүлээс би за юу гэдэг юм? Энэ сүлжээ гоцгор намран байхдаа бол сам гордож байлаа. Одоо бол сүлжээн болохоор сур гордож байна. Гэтэл энэ хөвөн үр тайрмал үстэй учраас энэнд самж хэрэггүй, сурч үгүй, аль нь ч байхгүй. Та хоёрын хэрэгцээ зөрлөдөж байна. Тийм үү? Тэгвэл та хоёрын хэрэгцээ хаана огтлолцож нийцэх юм бэ гэдгийг хэлцэх учиртай. Үүний төлөө хэлцэн үү гэхээс эхний ээлжинд шүү. Ердөө өвгөд бид бол нэг зүүрлвэс нэг юу гэдэг юм. За энэ өргөө хотлуурын Монгол гэрээр бодвол ердөө шалны мод тавих илсэл бэлдэж байгаа хэрэгэ. Энэ бол энэ шатн энэ үеийн тийм үү? За ингээд хідэн талаасаа өнөө ивэх шороогоо илсэн бэлдээд эхлэхэд дор дорндоо
Магад энэ хоёр үрс гэрэн засах хэмжээнд хоорондоо хэрэгцээ нийлдэж магадгүй. Энэний шаардлага энэний хэрэгцээ болж эргээд энэний хэрэгцээ энэний шаардлага болоод энээс өгж байгаа шаардлага нь энэ үрийн зорж байгаа хэрэгцээ болоод ирэх юм бол үүн дээр ив үүснэ. Яагаад үүнийг чалчаад байна вэ гэхээр өвгөд бидний харснаар өвгөд бидний тууллаар яг өндөр дээдийг хэлснээр сэтгэлийн нэрхшээвэл би хаа холдох гэх багцлсан үг байгааг өвгөд бид юу гэж ухдаг вэ гэвэл аль үүлийн үндэс суурь нь нэгдэж байгаа бүлхэм чинь эвлэж байгаа нийцэл чинь гэж харддаг. Ухаан нь нэгж хүмүүн болгон энэ үлийн чинь суурь гэж боддгоо. Өвгөд бид чадамж яриаггүй байгаа шүү одоохондоо. Тийм үү? Одоохондоо бол ердөө хөгийн хэмжээнд өөрийнхөө хэрэгцээг бие өнөөн гараг хөхүүл имдэн аваачих эдшэн бодно уу? Эсвэл хөөхөн харагдах гэсэн эсрэг хүүсэндээ хөөхөн харагдаж намраагаа сүлчих гэсэн гозгорын хэрэгцээ юу гэдэл энэ хэмжээнд л чалчиж байна. Тийм үү? Ухаж байна уу? Дагаж бодож байна уу? Бүгднгээс нь лавлаад байна. Бодож байна. За тэгэхээр миний хэрэгцээ. За жишг нь энэ хөг барих хэрэгцээ. Үүний хувьд миний хэрэгцээ юу вэ гэдгээ өөртөө бодохоос өөртөө дотроо тооцоолохоос ив эхэлнэ. Бүлхэн болох уу? Бөөн цугларсан хэрэгцээтнүүд хүсэлтнүүд болох уу гэдгийг л ялгаа энд үүснэ. Хүмүүнд гэхдээ ганц л хэрэгцээ байхгүй. Олон хэрэгцээ байгаа. Идчлэх хэрэгцээ байна, нойрсох хэрэгцээ байна, хүндрэх хэрэгцээ байна, хүсэх хэрэгцээ байна. Хүсхийн хэрэгцээ байна. Хөрөнгийн хэрэгцээ байна. Эсвэл бүр орон хангаагаа хамаарах хэрэгцээ байна. Орон хангаагаа тахих хэрэгцээ байна гэдэл өчнөө хэрэгцээ юм бэ. Тэгвэл энэ хэрэгцээний дотроос та цугласан 6 ёдрууд аль хэрэгцээн дээр нийцэх вэ гэдгээ дор дороо сонгож энэ сонголтууд чинь нийцэх аваас энэ нэгдсэн нэг хэрэгцээн дээр нийлцэхээ гэж шийдэх аваас энд л бүлхэм үүснэ. Одоо энд зорилго ярьж болно. Бүлхэм үүсчихсэн учраас өвгөд бид хүмүүнийг зорилгын дор нэгтгэнэ гэж чалчаад л байдаг. Гэтэл ар нь ердөө л энэ хэрэгцээ шаардлага гэж яагаад чалчаад байдгүй гэдг нь инэ. Яагаад өвгөд бид өөрсдийн чалчснаа ингээд баг багаар учиглаад баг багаар ухаад байна вэ гэхээр өвгөд бидний чалчсныг за юу гэдэг юм. Зарим нь үнэн үг хэллээ гин, зарим нь өөрийн дураар чалчлаа гин, зарим нь худал үгээр тарих угаалаа гин, зарим нь хуурамч зүр үзүүл суулаа л гин. Өчнөө л олон янзын тосох тагштангууд дуулах тархитангууд байна. Тэгвэл эднэрт хэлэхэд зориуд эднэр зориулж хэлэхэд ийм учхаар өвгөд бид ийм үг чалцсан юм гэдгийг тайлаад ирвэл харин энэ ёдроо үгний хэлж байгаа нь магад шүү. Бидний хөвгөнд бидний хайж байгаа хэрэгцээ нэмэртэй юм гэж болох юм гэж бид тооцсон учраас өнөө гариг үүнийг чалчиж байна. Дагаж бодож байна. Тийм ээ. Бодож байна. Залхаж байна. Үгүй ээ. Сонирхол төрж байна. Төрж байна. Сонирхол төрөхгүй бол мисээр жижилчихнэ гэж хэлээгүй болохоор эсвэл биднийг мисээр жижилчихнэ гэж санаад байгаа болохоор ам дагуулад байна уу гоцгорооч. Үгийн хөөсөөр л сууна уу? Утга хааж байна. За ингээд нэг
Тийм чалчиж байлаа да. Сонгочихно л гэдэг байдаг. Тэгвэл юуг сонгох юм? Хүмүүн ихэвчлэн хүчтний аягийг хүчхүүн дагдаг жишгээр байгалийн жамаар хүмүүн ихэвчлэн өөрөөсөө давсан өөрийн хэрэгцээг нь шийдэж барсан гих хүлээлттэйгээр тэр өнгийг ажиж тэр таамгийг дэвшүүлснээрээ өөрөөсөө давсан хэрэгцээднийг сонгох хандлагатай. Сонгохын үндсэн тэгвэл эхнийн ээлжинд та өрсөд уулзахын зургуур л нэгнийхээ тууллыг мэдэхгүй шүү дээ. Тэгвэл сонгохын эхлэл ердөө эхлээд харилцаанд орж байгаа нөгөө талынхаа химийг ухамсаргүйгээр тусахоос эхэлнэ. Сонгох нэг үчиг нь энэ байх нь тийм үү? Удаах нь ямар хэрэгцээг ямар үгээр үр чиний бодож байгааг давсан давснаар хүмүүн сонголтоо хийдэг. Ухаж байна уу юутруудаа? Хэн нөлөөлөх нь вэ? Хэлж байгаа. Хэрхэн шийтсэн, хэрхэн туулсан, өөрийнх нь өнөө зорж байгаа хэрэгцээг нь шийтсэн мэт санагдах, шийтсэн мэт бодогдох тийм хүмүүнийг сонгох гээд байх нь. Туулал ярин шүгэнд. Танихгүй ч хэлээ өрөөл нэгнийг араасаа дагуулахын тулд заавал голдвор чиний наад нэмрэгчин сүлжих сур надад байгаа. Өгөр улаач минь урт устэй болохоор бас өөрийн зургаа сүлжихтэй энэ сурыг хэрэгэлдэг гэж чалчаад хэлвэл энэ нь миний хүсэж байгаа сур байгаа учраас үүнтэй би эвцвэл өөр надад хонжоотой байна гэж сэтгэж эхлэх гээд байна тийм үү? Зүйл яриад байна. Зүй тогтол өгдөг гээд. За удаахт нь хүмүүний зоргийг үнэлдэг. Харилцаанд орж байгаа хүмүүс яагаад гэхээр хүмүүн хизээч үргэлж өөрийгөө хүнээс хүчтэн гэж боддоггүй. Хамгийн эхлээд өөрийн хүрээгийг өөрийн алдаа манах хүсэлтэн байдаг хүмүүс. Үүнийгээ давсан нэгнийг үнэлэх хандлагатай байдаг. Ухаж байна уу? Тийм учраас эхэл дуурсныг дагаж хандрах төлөвтэй. Гэтэл эхэлж дуурснараа өнөө 2 дуучих буюу чиний хэрэгцээг шийтсэн мэт дуурахгүй бол түүнийг үл өшөөж эхэлнэ. За эхний учирлаар гихүү энэ нэг бүүн нэгнэн нэг зорилгодоор нэгдэх гэж байгаа гих хөөрөө дэврүүн сэтгэлээр хилцэхэд ядахнаа энэ 3 учраар хүмүүн сонголтоо хийдэг байх нь ядруудаа. Ямар ч л үеийн хувьд үнэн гозгорын гизгийг сүлжих сур хайцгааж байгаа тохиолдолд тэр эсвэл үр чи юу гэд байла? Энэ хөх Монголынх нь мэдлэлтнийг сонгох гээд байгаа гэлөө түүний хувьд ч тэр ялгаагүй. Гэтэл тэр мэдлэлтнийг сонгох дээр та өрсүүдийг юу гэдэг юм бэ? Та өрсүүдийн хэрэгцээг танихгүй, мэдэхгүй. Та өрсүүдийн хэрэгцээг огтоос туулалгүй, магадгүй тууллаа мартсан өрсүүдийг ядахнаа л сонгохгүй л гэх жишгийг утгахыг бид ивэд байгаа санаатай. Дуулаж байна уу? Дуулж байна. За ингээд сонгочихлоо. Сонгочихсон юм чинь тэгвэл энэ хэрэгцээн дээр нэгдъя гэд сонгочихсон. Тэгвэл сонгосны ард дээр нь шийдэх хэрэг гарна. Яагаад шийдчихэд сонгож юу гэдэг юм бэ? Сонгохдоо шийддэггүй. Яагаад сонгосны ард дээр шийдээд байна вэ гэхээр шийднэ гэдэг түүнийхэн төлөө өөрийн зүтгэлэн сайнаар саараар, сайнаар бол хариуцж, хонжоод усж, саараар бол дагаж хохирохын нэр учраас шийдвэр нь ард дээр нь байгаад байгаа юм. Хөвөн үр шийдвэр гаргал гэж лавлаад байсан тийм үү? Өвгөд бид өөрсдийн нэг багхан туулал дээр л та өрсөд таацуулж л үгээ хэлэхэд байгаа шүү.
Түүнээс биш өөрсдийн туулснаа өөрсдийн боддгоор чалчих юм бол хэдий нэг өвгөд бид чалчаад дүүрчихсэн. Гэтэл та өрсүүдэд үчиг-үчгээр нь аминдаа задлаж аминдаа багхнаар таацуулж чалчаад байгаа учраас ингээд мөнгөнөөд байгаа шүү ядруудаа. За шийдсний ар дээр юу гэлээд гоцгороо. Үг хөөсөн юм байна. Үг хөөдөг юм байна. Сонгоцоо шийдэн та. Тэгээд шийдсний ар дээр юу гэлээд. Үгэн хүртэл дутуул хөөж байна да ядарч. Би нөгөө шийдэр гаргаад хариуцлага өөрч хохирлыг багасгах төлөөр Хариуцнаа. Нэгэнтээ шийдсэн бол үүнийг хариуцах нь байна. За та өрсөд за энэ хүүн өрсөд одоогор хамгийн ойроор жишгэлээ гэвэл эсрэг хүүсний хоёр нэгэндээ дур татагдаж би чамайг тэрвэрмээр байна гэх хэрэгцээ үүсгэд үнөө им нь мөн адил би ч бас чамайг тэрвэрмээр байна. За цаашлаад би чамтай эвцэлдмээр байна. Өнөөх нь мөн би тэгвэл чамтай бас үрэлцмээр байна гэдэл хоёр хэрэгцээ нийцлээ тийм үү? Сонгочихлоо хоёр бийнэ. Хоёулаа шийдчихлээ. Өнөө үрэлцснийх нь ард дээр тэгвэл хариуцах хэрэг гарна. Үргэлжлүүлэн үрэлцэх үү? Өрхгөр болгож өргөчих үү? Эсвэл үрэлцээдэл өглөө нь мартаад явах уу гэх шийдвэр гаргах гээд байна тийм үү? Энэ хөвгүүн бол үргэлжлээд өрх гэрэг болгоод өргөө хотол болгоо өргөжүүлье гэд шийдчихээ сууж байна. Тэгвэл хариуцах нэ. Энэ хэрэгцээ шаардлага нь одоо хэрэгцээ шаардлага биш чиний хэрэгцээ шаардлагыг даваад одоо шийдвэр болчихсон. Шат агчихсан байх нь тийм үү? Тийм ээ. Тийм байгаа биз дээ. Та хоёрын хэрэгцээ шаардлага явсаар нэг шийдвэрт огтлцоод нийцээд сонголт чинь шийдвэр болоод батчсны ар дээр та нараас одоо хариуцлага нэхээд байна. Бид та нараас хариуцлага нэхэхгүй. Ердөө үнэн хэрэгцээ нэгдсэн юм байна уу, бүл байна уу, бүлхэн байна уу, бүтэц байна уу? Энд одоо хариуцлага нэхнэ. Тэгвэл одоо хэн нь юугаар хариуцах вэ гэдэг үүн дээр ухаан зарах мөн бас нэг хэрэгцээ шаардлага үүснэ. Ядаргаатай байна уу? Тийм усааварлаа. Залхаж байна уу та нар? Цаад хоёр хүү өрсөө залхаж байна уу? Дуулаж байна уу? Дагаж бодож байна уу? За одоо хувь нэгний хэрэгцээ шаардлага биш ядахнаа 90-ийн хувьд буюу өргөөн хувьд ядахнаа нэг бүлийн хувьд хэрэгцээ шаардлага үүсээд эхэлнэ. Хувийн хэрэгцээнээс бүлийн хэрэгцээр ороод ирлээ одоо тийм үү? Тэгвэл энэ бүл нь өөрсдийн хэрэгцээн дээр бүл угаас л хуваагддаг. Ер нь ажаад байх нь 13-нд үргэлж 1 2-оос 3 нь үргэлж түүчээлдэг. 1-ээс 3 нь үргэлж түүчээлдэг. 1-ээс 3 нь үргэлж эсрэгцдэг. Дунд нь нэг хэдэн өрсөд нь хүчтэйг нь дагах гэд хүлээдэг. Тэгэхээр ядахнаа 3 талын хэрэгцээ шаардлага мөргөлдөх гээд байна тийм үү? Тийм ээ. Яг үүн дээр тэгвэл хэн нь давмгайлж хэн нь хэрэгцээг нь бүрэн таниулснаар энэ бүл цаашаа үргэлжлэх үгүй юу? Бүтэц бол нягтрах үгүй юу гэдэг сорил дэнсэ тэнд гарч ирнэ. Ухаж байна уу? Ухаж байна. Үнэн түүчээ 1-ээс 3-ын эсрэгцэж байгаа 1-ээс 3 байна тийм үү? За 1-ээс 2 гэдэл мухралчих. Түүчээлж байгаа 1-ээс 2, эсрэгцэж байгаа 1-ээс 2. Дунд нь хүчтэйг дагах хэсэг. Энэ хэсэг дотор үнэн бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг ухаагүй гэж байж л байдаг. Үргэлжил тийм байсан. Ердөө өөрийн хэрэгцээ таниагүйгээр өрөөлийн шаардлагаар өргөгдөөд гараад ирсэн гэсэн үг.
Яах гээд байгаагаа ч ухдаггүй үрс байна тэнд. За энэ бүлэн нэгдснээр хэдүүл нийлээд. За ийм зориг дэвшүүлье. За магад юу гэдэг юм? Хоршоод нийлээд нэг үйл бүтээе. Магад энэ өргөө хотлыг бүтээе. 10 үрийнх нь 3 нь өргөө хотлын модыг зэхье. 3 нь хүчлийг зэхье. 3 нь бүч уяг зэхье. 1 нь үүнийг зангидян гэх. Зориг доороо нэгдэж зорилгынхон төлөө өмнө хэлж байсан хэн нь хаан түүчилж хэн нь хаан ивж өөрийгөө татхав гэдгийг таних түүнийг ухуулж ойлгуулах хэрэгцээ шаардлага энэ нэг бүлийн хувьд нэг зорилгын хувьд нэгдэж байгаа бүлийн хувьд тийм хэрэгцээ шаардлага тэр түүчээ дээр ирдэг. Эсрэгцэх 1-2 байснаар харин тэр түүчийг илүүтэй ирэлдэг. Ингэснээрээ тэр түүчийн хөгжим ингэснээрээ эсрэгцэж байгаа түүнийг хүлээн зөвшөөрөхийн цагт энд өнөө та хөвөн үрийн лавлаад байсан эзэн ирэх энд үүснэ. Эзэн ухагтхан энд үүснэ. Ирэх нь бол тэр бүлийг түүнээс давсан мэдлэлтэн батламжилснаар үүснэ. Өмнө бид хэлсэн. Ухаж байна уу? Ухаж байна. Та өрсөд бодвол нэг бүлд цаашлаад нэг бүтцэд эзэн болж байж тэр үүлэндээ эзэн болж байж л сайнаар хариуцаж боджуулан хишиг хонжоог нь бусад бүлдийн хүртээхийн төлөө байх гэх гэгэн сэтлэр л өвгөд бид чалчаад байна. Эсвэл магад нэг бүлдээ зөвхөн өөрсөддөө хонжоогоо татаад л үүнийг хувийн хэрэгцээ шаардлагаанд дүүрэхтэй хэрэглээд өнгөрч магадаа. Аль ч тохиолдолд тухайн үүлийг түүчилж байгаа нэг нь өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлж байж л хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөрсдийн зорж байгаа хэрэгцээ маань ийм учраас хэрэгтэй юм а та нарт энэ хэрэгцээнээс ийм хонжоо туснаа. Энэ хохирлыг харин түүчээснээр бид хариуцнаа гэх амийг авч байж авилгадаг нэг талаар. Тийм учраас л та өрсөд ажаад байх нь өмнө юу гэлээд засаг байх шалтгаан гэхэд өвгөд бид яг энэ хохирлоо жишгэлж хэлсэн тийм үү? Санаж байна уу? Тэр яг өөрсөн жилчээ өг. Асуултад оргон гарч байна бүр. Юу гэв? Асуултад оргон гарч байна. Одоо харин бодит асуултууд гарч ирж байгаа үсттэй. Тийм ээ. Одоо яагаад би ингэж багхнаар чалчаад байна вэ гэхээр та өрсүүдийг яагаад дагаж бодож байна уу гэд байгаа нь өөр дээрээ тусгаж за өөрсөд дээрээ тулгарч байгаа нөхцөл байдал дээр хаан нь бид яаж хэрхэн үйлдэх вэ? Аль тохиолдолд би түүчээв, аль тохиолдолд энэ түүчээв. Ямар учраар би төвчээр гаргаж хүлцэх вэ? Ямар учраар би үүнийг эвхүү гэдгийг бодоосон гэсэндээ дагаж бодож байна уу гэдэл залхааж байгаа санаа нь тэрэ. За ямар үг вэ? Эзэн эрхийг мэдлэлтэн нь баталгаажуулдаг гэж ойлголоо болоо. Тэгэхээр эзэн эрхийг биш, эрхийг батламжилна. Эзэн бол тухайн орон зайдаа эзэн болгон эзэн байж болно. Жишг нь энэ өргөөнд өвгөд бид эзэн шүү дээ. эсрэгцэн нэг нь хүлээн зөвшөөрч мэдлэлтэн нэг нь эрхийг нь баталгаажуулах юм байна. Тэгэхээр тэр дунд нь байгаа 6 гишүүний санал баталгаажуулахад хамаарлаг болж таарч байна уу болоо. Хамааралтай шүү дээ. Хэлээдэл бай шүү дээ. Бүлийнхээ хэрэгцээг хэрхэн сайн ухуулж хэрхэн оройлсноор л эзэн болж хүлээн зөвшөөрөгднө гэж эсрэгцэж байгаа нь эрэлхийн төлөө л байгаа гэд бодцгоо. Дуулгүй. Эсрэгцснээрээ чамааг яаж жалганд бүдрээж алхавал гэж бодсон шүү дээ.
Үр чи харин яаж тэр жалгыг нь давж тэр оргил руу хүрэх вэ гэж бодно шүү. Энэ зодууныг чинь энэ мэтгэлцээнийх чинь сайнаар бол мэтгэлцэн, саараар бол зодууныг чинь ажиж байгаанууд нь аль дийлснийг нь л дагна шүү. Ний ардын хувьд ер нь л тийм шүү. Ний ардын хувьд миний хэрэгцээг хэн илүү шийтгэв гэдэг рүү л унаад байгаа. Тэгвэл энэ замбын өнөө цагийн үрсүүдийг ажих нэ. Үрсүүд гэхээс илүүтэй мэдлэлтнүүднийг ажих нэ. Үрх бүлийн, өргөө хотлын, үрх бүлийн бүлхмийн бүтцийн хэрэгцээ гэхээс илүү ердөө алдын хэрэгцээнд л байлгаад байгаа учраас л ходоодор нь наадаад байна шүү. Хэлбэр хаан залаад байна шүү. Хоногийн хоолоор нь дөрлөөд байна шүү. Гэтэл бидний өнөө замбын алдын хэрэгцээ яах вэ? Үргэлжлэх улсын үлгийн нутгийн минь хэрэгцээ шаардлага ийм юмаа гэд нэг сэхээрсэн анзаарсан хэдийгээ өнөө ходоодны хэрэгцээтэнгүүд нь харин хөөрхий гоочилж зайлуул да. Хүмүүн нэг амьдрнаа. Хүмүүн өнөөдөртөө л ходоо дүүрэн байхад маргааш яханд хинт хамаа гэх сэтлэр хандаад л нэг талаар хохироогоод буруутаж байна. Нөгөө талаар өнөө сэхээрсэн анзаарснууд нь энэ нийгмийн, энэ улсынхаа, энэ үлгийн нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг бүрэнтэй таниулах үйлээ дутуудуулж байгаа нь бас буруутаж байна. Ухаж байна уу? Ухаж байна. Жишгнэ улаач үрсийн хувьд гээд бодоход заавал улаач үрс гэхээс илүүтэй яах вэ? Хэмийн хувьд, өгшлийн хувьд, нийцэлтэй хөх толботны хувьд улаач, өвгдийн улаач хий биетний мэдрэмжийг, сэдлийг, хүслийг дамжуулах улаач нарыг жишгэлэхэд үүлэн үйлдчихэд ийм учраас гэдэг таниулга, тайлгаан дутуудуулж байгаа болохоор л өнөө нэрэн бид чинь энэ үлгийг манах ёстой. Үүрэгтэнгүүд, хариуцлагатангууд энэ хэрэгцээг хамгаалж манаж байж үргэлжлэл маань энэ хөрсдөд үргэлжлүүлэн чулуу өшөглөх юм, эрхлэх юм гэдгийг бүрэн ухуулж бараагүйгээс л болоод л хоногийн хэрэгцээтэнгүүдтэй л идүүлээд л хүний олноор бариулаад л байна шүү. Ердөө нэг жишгэн. Гэтэл үнэхээр л хөрсдгийг манах хөх толботонгууд мөн л юм бол гэх сэтлэр алдын, бүллийн, амины, удмын хэрэгцээнээс илүү их байгалийн хэрэгцээг өмнөө нь тавьснараа үеийн үедээ энэ голомтод оршиж байгаа. Өнөө замдал харин энэ хэрэгцээг манаагүйгээс болоод үеийн үед л идэж болгоё. Үеийн үед л өөрсдийн дор бохируулъя гэх бусад үндэстэн, бусад улсуудын шаардлаганд автчихад л яваад байна шүү дээ. Гэд бодоод эхэлбэл ууг нь зүүрлэвэл хамгийн том хэрэгцээ минь, хамгийн гол хэрэгцээ минь юу юм бэ гэдгээ ирэмбийн ихэн тавьчих аваас үүнээсээ үргэлжлүүлж өөрийн амны хэрэгцээ рүү буулгах аваас нэг хүмүүний, нэг ч хүмүүний, нэг удмын үйл хэлбэр хаан тодорхой болдог ууг нь даанчиг ёдрууд нь өнөө замбын өмхөх амттан хэдрэх өнгөтөн эдлэх эдтэн төдийг л бодож л энэ хэрэгцээнд ханчхаад байгаа учраас л нэг талаар ханчхаад нөгөө талаар тэр хэрэгцээнд нь барьцхаад байгаа учраас л нийгээрээ тийм болцоход байгаа учраас л бүгдээр
хохироод байгаагаа бүрэн ухаж бараагүй байгаа учраас л юу хариуцахаа танихгүй. Ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй. Юуг сонгохоо ухах ч үгүй. Байгаад л гол хэн нэг нь буруу гүйтгэхээс тоххоосоо илүүтэй. Утасны занглаа нь энд л гэж зөөлчөж хэлий дээ. Төвөг цаашаа. Ухаж байна уу? Дагаж бодож байна уу? Та өрсүүдийн мэдтгэл зүйл байгаа биз дээ. Бодж л байсан. Гэхдээ арай чиг гозуурын үг хөөдөг шиг өвгөд бид үгэн өргөжүүл тайлж байгаа шиг бодоогүй л байх. Яах вэ? Тэгээд ийм болохоор л тэглэн инглээгээд нэг хэн нэгэн буруутан нэг муухар үгээр бол буруутан шулуун үгээр бол хариуцлагатан юм уугна. Буруудна гэдэг чинь зүвийг үйлдээгүй гэсэн үг шүү дээ. Буруудна гэдэг чинь эс үлдсэн гэсэн үг шүү дээ. Наа тэгвэл зохистыг үлдчихэд түүнийг мөрлөөж бол буруулуул авнэ гэх хэлбэр унахгүй дээ уугна. За уугна гэсээр байтал төв болох шинжтэй. За залхаж байна уу? Цаад хоёр залхаж байна уу? Цаад хоёр, хажуугийн хоёр, голын нэг л гээд нэрлчих амар. За юу лавлыг гэв? Хоёр үчиг тасалт байна бол. Хэрэгцээний хувьд тодорхой цаг хугацааны хязгаарт өрөөд дуустдаг гэж ухлаа морлаа. Тэгэхээр хэрэгцээн дээр хүмүүс нэгдээд, хоёр хүн нэгдээд тухайн хэрэгцээ хангахдаа дуусны дараа сарних эрсдэл үүнийг тогтвортой байж чадахгүй байх магадлал юм шиг өрлөө. Тэгэхээр дахин үргэлжлүүлэхийн тулд хэрэгцээг нь бий болгож хангасаар байна гэсэн үг өрлөө. Тэгээд хүмүүний хэрэгцээ тухайн хүн боловсрох тусам аль биеих биш болоод бусад түүний хэрэгцээг шийдэх нь өөрөө тухайн хүний хэрэгцээ болж хуурч байна. Гуравдугаар болохоор түрүүний эрэгтээр ирсэн мэдлэлтэн гэж ямар хүнийг айлтж байгаа юм бол тухайн бүлгэмд мэдлэлтэн үгүй бол яах вэ гэдэг ийм асуултууд байна борлоо. Хэрэгцээ гэдэг нь хугацаатай гэв үү? Тийм болохоор ч наадхыг чинь урдчлаад гэхүү хэлсэн нь ямар хэрэгцээг эхэлж тавих уу гэдэг ирэмбээсээ л хамгийн гол хэрэгцээг өмнөө тавиад түүнээсээ алдын хэрэгцээ рүүгээ унгаач гэдэг нь алдын хэрэгцээ, амны хэрэгцээ, хоёрын хэрэгцээ, бүлийн хэрэгцээ дүүрлэн гэхэд өнөө их байглаа манах хэрэгцээ рүү үеийн үедээ удмын удамдаа л явна шүү дээ. Энэ хизээж хангахдахгүй. Манаж дүүрэхгүй. Болов Дулаа. нэг талаасаа нөгөө талаасаа магадгүй нэг хэрэгцээ дүүрчихлээ, шийдэгдэчихлээ гэж санахад хэрэгцээг үргэлж хэрэгцээг үүсгэдэг. Тэр хэрэгцээг шийдэхийн тулд тэр хэрэгцээг хариуцахын тулд хүмүүн үйлдэлсэн байж таарна тийм үү? Үйлдснээрээ өөр дадал сууна тийм үү? Тодорхой хэмжээний дадал сууна. Тэр дадал гэдэг чинь алдаж суучхаар хүссэн ч эсхүүссэн ч бүр чи тэр дадалдаа хөтлөгдөөд эхэлнэ. Тэгэхээр тэр дадлыг ашиглах өөр хэрэгцээг олдж л таарна. Тэр дадлаа ашиглаж яваад байгааг чинь өрөөл нэгэн чамайг чадамжтай ингээд үнэлээд эхэлнэ. Чадамжтай ингээд хаягдаад, чадамжтай гээд өгүүлэгдэх эхлэл тэр дадал л оршин шүү дээ. Тийм үү? Тийм ээ.
Тэгэхээр чи өрөөлөөр чадамжтан гээд үнэлэгдээд ирэх аваас энэ үүлэндээ эзэн гээд хүлээн зөвшөөрөгдөх аваас л энд л өнөө эзэн ирэх гэж чинь үр соёолж эхэлж байгаа хэрэгэ. Хэн ирэхээр нь батламжилдаг юм гэв үү? Мэдлэн гэж ямар хэлж байна. Өвгөд бид бол хүчтний дээр хүчтэн л гэж хэлдэг. Гэдгээр магад өнөөн гараг бид та нараас илүү гэдэж чалчиж байж болох ч өвгөд биднээс илүү нь үргэлж байдаг. Тэднээс илүү нь үргэлж байдаг. Тэгвэл үржиж ихий ертөнцийн хувьд л энэ биз гэж бодох магадлалтай. Бодит замб нартын хувьд ч ялгаагүй. Яагаад засаг байх ёстой тухайд төр нь ийм учраас, засаг нь ийм учраас орших ёстой гэд гозгор нэг дуулаж байсан тийм үү? Тэр учраас хүссэн ч хүссэн ч тэр нь энэ замб нартынхан та нарын эрхийг батламжлах бүтэц болоод байгаа юм. Тийм учраас ухаандан энэ замб нартын чинь мэдлэн тэнд байгаа учраас энэ өрсүүд нь тийшээ шунаад байгаа юм. Гэтэл тэр эрхийг авахын тулд, тэр батламжийг өгөхийн тулд заавал хариуцлага үүрэх ёстойгоо мартаад л ёдрууд нь удамдан үр болгоод л ял болгоод л хураагаад л байгаагаа мэдэхгүй эрхийн мөнхөгд нь дулдуудаад л яваа юм. Хариуцснараа эрх хэмээгдэн харин хариуцж чадаагүйгээр мөнхөгт нь унна. Ухаж байна уу? Үүдэж байна уу? Үгүй ээ. Үүдэж байвал хэллээрээ өвгөд бид. Нэг бол өөрөг шалчин, нэг бол үтэр дэгднэ. Өөр ловлох үгүй нүү дөө. Оршилттой холбоотой л яаж хүмүүсийг нэг бүлгэн болгоо, тэр бүлгэн яаж удаан тогтоох уу гэдэгтэй холбоотой л асуулт. Наадахтай чинь холбоотой л чалчаад байна шүү дээ. Тухайчилж наад үгийг чинь наад бүтцийг чинь яриаггүй ч гэлээ. Наад хоршихыг чинь тухай биш ч гэлээ. Зүүд өгтлийг нь л яриад байна. Наад руугаа наагаад бодож байвал болоо шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Тэгэхээр та юу гэлээд яаж удаан уйх уу гэв үү? Уйхтан биш шүү дээ. Энэ хэрэгцээг хамтаар хариуцах аваас энэ замбад ч ямар ч үйлэнд ч тодорхой хэмжээний төлөвлөх, тосох, тооцох хэрэг үйл байдаг л байлгүй дээ тийм үү? Энэ хэрэгцээг хэдүүлэн нийлээд өдний хугацаанд хариуцах аваас ийм хонжоотой бүлийн хувьд, удмын хувьд, алдын хувьд гэдэл эхний тооцоогоон дэлгэнэ. Хэн түүчилж байгаа юм? Тэрнэ. Түүчийн хувьд гэхдээ өвгөд бидний барьж бодож явдаг нь түүчийн заавал чадамжтан байх албагүй. Тухайн үүлэндээ мэрэгчсэн байх албагүй. Түүчийн хамгийн гол нь өрөөл нэгэнд энэ хэрэгцээ шаардлага өнөөдөр зайлшгүй юм гэдгийг ухуулж дийлэх. Өрөөлийн хоорондын эвцлийг тунгийн тааруулж чадах тийм л сэцэн нэгэн байхад л хангалттай. Түүнийг харин тухайн үүлэндээ мэрэгсэн чадамжтнаар төшүүлж жишг нь бидний гар бол зөвлөхөөр тавих нь байна тийм үү? Тэгээд явчих л болно. Тэгвэл тэр түүчэн за хэдүүлэн энэ хэрэгцээг ингэн дүүргэхэд ийм хэмжээний хонжоо хүлээх юм байна. Ийм хэмжээний хонжоон төлөө хэдүүлээ энэ үүлийг, энэ 13 үүлийг, энэ 10 үрс нь аль хурууг нь ингэж хариуцах юм байна гэхийг өнөө мэрэгсэн нэгэнтэй хамсан байж л таниулж чадах аваас ёстой чиний хэлдгээр наад бүлхэм чинь
наад бүлхэмд чинь гişүүд болж байгаа нэгж үрсүүд нь уягдана. Мэдээж хохирол нь юм байна. Хохирлыг бүлхмийн хэмжээнд алдын хэмжээнд унгахгүй тулд хариуцнаа гэх шийдлийг заавал таниулах ёстой. Хохирлын хувьд хугацааных байна. Сэтгэл зүйн байна. Хүлээлтийнх байна. Хөрөнгөнийх байна. Зоосных байна. Хуж байна уу? Хуж байгаа. Яагаад хүлээлтийн гэж тусдаан оруулваа гэхээр та замбын өрсүүдийн хилдгээр үгэр улаачийн чалчидгаар хичнээн бүлхэн болж явлаач гэлээ хувь нэгэн заавал өөртөө гарын хөзрөө нууж байдаг. Тэр хөзрийн суурин дээр хүлээлт үүсдэг бүлхэмээс. Чадвал түүчээ нэгэн тэр хөзрийг илчлэх нь зориг гэх нь хайшаа юм. Гэхдээ боломж гарвал илчилж чадвал тэр хэрээр тооцоход чинь хэлбэр болно. Илчилж бараагүй бол тэгээд хумсаа нуурсан муурайтай муухагаар хэлбэл шүү дээ. Тийм хүлээлтт нэгэн заавал бүлхэмд байдаг. Түүнийг харин хэрхэн яаж ялгах вэ гэвэл нэг олонд үйлдэлснээр нь тааруулаад таацуулаад хишгийн хонжоог хуваахад үргэлж тэр чамлана. Үргэлж шүү. Яагаад гэвэл хүлээлтээ нуусан болохоор зүтгэлээ мөн дарсан байдгаа тэр. Тийм болохоор зүтгэл дарагдсан учраас хишиг баг очих нь тодорхой. Тийм үү? Тэгээд л чамлан шүү дээ. Харин элдв хүлээлтгүй сэтгэлээрээ гэх үү хэрэгцээндээ бүрэн нийцэж зорилгодоо бүрэн эвдсэн нэгэн бол зүтгэлээ харамгүй өгснөөрөө үргэлж хишхийг талархаж тосож авдаг. Ялгаа л инэ. Түүчээ нэгэн нь анзаарах нь байна тийм үү? Түүчээ ер нь ямар үйл хийдэг вэ гэвэл үйл үүтгэгдэхээс үйл дүүрэх хугацааны тооцоог хамгийн эхлээд тархинда дүүргэнэ. Үүний төлөө чадамжгүй мэрэгшээгүй бол зөвлөх заавал татна. Өөрөө мэрэгшсэн тухайн үйл нь мэрэгшсэн бол албагүй. Эхлээ заавал тооцоо хийнэ. Энэ тооцоонд энэ үйлийг дүүргэснээр ийм хонжоо хүлээх юм бэ? Ийм хохирол үүтгэх юм гэдгийг заавал багтаана. Мөнтэй энэ үйлэнд 10 үрсээс аль нь чамд түшиг болох вэ? Аль нь чамд нүмер болох вэ? Аль нь чамд нэрмээс болох вэ? Аль нь чамд ивээс болох вэ гэдгийг тооцно. Ухаж байна уу? Ухаж байна. Ингээ тооцоод ирэхээр магад энэ гозгороос бид юу гэдэг юм? Энэ тооныг өргөх хэмжээний хүлээлттэй гозгорын хэмжээг нь харуул тэгж бодох боловч төрхнийг бодохоор даахгүй. Тийм болохоор үүнийг бас тооцох нь байна. Дагаж бодож байна уу? Бодож байна. Түүчээ тооцдог байх нь. Түүчээ тунг тааруулдаг, чадамжинд нь таацуулж үйлийг даатгадаг байх нь. Түүчээ хэрэг хэмжээний зөвдөө даатгаснаар тэр үүлийн дүүрэх хугацаа богиносож хугацааны хохирлыг бага амсна. Хамгийн том залруулж болохгүй хохирол бол хугацааны хохирол нь тодорхой, тийм үү? За та өрсүүд үг лавлахгүй бол төвөх цаашаа ганцаар үглэхээс залхлаа. Юу чилчээд байгааг дагаж бодож байна уу? Бодож байна. Ухаж байна уу тэгээд? Ийм учраас өнөөн гаригийн хэрэгцээ та өрсийн та бүлгийн хэрэгцээ энэ ёдронгодоос аль болох олон утга лавлаад авчих яан гих хэрэгцээ байлаа бол үүнийг дүүрэхийн тулд үр чи гагц тарихаар зүтгээд байвал чиний л хэрэгцээ нэг талаар чиний л хөг дүүрнэ. Гэтэл та өрсүүд хөг ижилсэх гээд байгаа биз дээ. Тийм ээ. Тэгвэл та таван үрс бүгд тарихаараа нэг нэгнийхээ сүүдрэл биш бол шүү дээ. Лавлаад ирэхийн цагт л энд жинкнээсээ боддоор утга үйл хэлцэж эхлэгдэнэ.
Энийг л авлах уу? Нэг л асуулт байна л да. Одоо бол тэргүүлэгч гişүүн гэдэг юм уу? Тэргүүлэгч байхгүй. Одоо түүчээ байхгүй. Тэгээд ер нь яаралтай болсон дээр үү одоо ингээд гişүүдийг үтхийг үлхмийг байгуулалтыг хараад л одоо яваад байсан дээр үү. Тэгэхээр таны хэлж байгаагаар бол 1-2 хүн бол түүчээнд байх хэвээр. Тэгээд эсрэгцэл бас гişүүд байх хэвээр. Тэр бол жамын юм аа л гэж юм л да. Тийм ч юм бас үүсгэл байх. Тэгээ одоо юуг нь хүлээх үү? Одоо тэргүүлэгчээ сонгоод үйл хэрэгтэй тэртээ тэргүй орж байгаа юм чинь. Сонгоод явсан дээр ах гэж бодож байна. Сонгосон дээр үү? Сонгоогүй юм уу? Сонгоо. Бүлэл бол хүссэн ч хүссэн ч хэллээ шүү дээ. Хэн нэг нь тэр үүлийг бүлгээд хэрэгцээнд нэгдсэн юм бол хариуцах нэгэн хэрэгтэй л гэж хэлчихэд байна шүү дээ. Тийм байгаа биз дээ. Тэр нь болж өгвөл тэр үүлийг үүтгэгдэхээс нь бодчих хүртэл нь харчихсан харахыг хичээж гисэн нэгэн байвал айтаа. Ядаад ард дээр нь ацгалж байхад бахтай шүү дээ. Тэгэмгүй ердөө юу гэдэг юм. Энэ бидний үгээр явах юм гэх нохоод барьдаг мод аятай нэг тавьчихвал эсвэл энэ нь өөрийн сонголтондоо үнэнч гэж өрөөлийн үгийг дуулдаггүй ярддаг нэгэн тавьчихвал аль нь төвөгтэй шүү дээ. Угаас гагц биеэр оршиж байхад өөртөө ноён, өөртөө түүчээ, өөртөө нэвээс. Хоёр болон түүнээс дээш л булчхаваас хүссэн ч химээр юм байна уу? Хэрэгцээг нь таниулснараа байна уу? Эсвэл бусдыг ухуулж барснараа байна уу? Хүссэн ч түүчээ байх ёстой. Ёстой чиний хэлдгээр жам байх та. Тэгэхгүй тэгээд л хоршиж байгаа нэртэй бөөгнөрөд ч яах вүлээ те. Ер нь тэгээд хүлгийн сайныг эдлэж хүний сайныг андалж мэднэ гэдэг шиг андлагтаа дэврэн хүслэр нийцэх биш. Бодлоо боджуулахад л мөр зэрэгцэх аваас илүүтэй танигдж тэр хэрээрээ эзэн нь үлдэж дагах нь хоцордгоо. Бүлхмээрээ аливаа шийдвэр гаргахдаа ямар ч аяг мөдлөл зүйтэй гэдэг юм л доо. Олох тийм. Тэг түүчээ нэгний яг эрх нь ямар эрх хязгаарлагддаг юм бол гэж хязгааргүй эрх мэдэлтэй бас биш болоо гэж бодод. Дахиад л чилчсэн давтах гээд байна да өрмөн. Түүчээ нэгэн чинь энэ бүл яагаад цугласан хэрэгцээг хамгийн ихээр ухсан бодчих хүртэл нь харсан нь гэдэл чилчээд байна тийм үү? Тийм ээ. Тэгээд тэр нь хязгааргүй биш шүү дээ. Бусад бүлхмийн гишүүд нь мөн л өөрсдийн хэрэгцээтэй л нэгдсэн байгаа шүү дээ. Түүчээгийн сүудрэл биш бол бүгд ялгаатай л байгаа. Тэгэхээр түүгээрээ хязгаарлагдсан шүү дээ. Ямар жаягаар хилцэх үү гэвүү? Нэг бол түүчээ нь зорилгоон дэвшүүлж хилцэж болно. Эсвэл өрөөлийн хөгийг харж байж хөглөгдсөн нэгний саналыг дуулаж байж хилцэж болно. Түүчээ нь зорилгоон дэвшүүлж хилцэх аваас тохоох нь тунгийн тааруулах нь тэр үүлийн тэр бүлхмийн гээгүй шүү. Тэр үүлийн түүчээ нь бүлхмийн түүчээ хэвээр байна. Хэрвээ тэр үүлтэй хамаатай өөр нэг хөгтөн зорилго дэвшүүлэх аваас тэр үүлийн түүчээ нь тэр зорилгыг эхэлж хөглөгдөж дэвшүүлснээр нь тэр болно. Бүлхмийн түүчээ харин түүнийг тэр үүлийг дүүрэхийн төлөө түүний хамсаатан болох ёстой. Ухаж байна уу?
Ийм л хоёр заяг бол энгийн шүү дээ. Бүлхмийн түүчээ зорилгоон дэвшүүлээж явбал түүний хилцээд явбал сайнаар бол нэг чигчд цэгцэлнэ. Саараар бол нийтээр нь дөрлөж байснаас ялгаагүй болно. Үүлийг хөгтөн нэгэн дэвшүүлэх аваас сайнаар бол бүлхмийн нэгэхэн хэсэг болж бүлхмийнхаа зорилгыг бүрэлдүүлэх хэсэг болно. Саараар бол бүлхмийн зорилгоос хазаах сэдэлтэн болно. Ийм л хэлбэр шүү дээ. Ямар юмных нь жаяг байх вэ? Хүмүүн хоорондын харилцааны хэм хэмжээ нь байгаа л байлгүй дээ энэ замбад чинь. Ирэх биш нэгнийхээ санааг утгыг бүрэн дуулсны ард дээр дагаж бодсны үндсэн дээр хилцэх дэг нь байгаа л байлгүй дээ хэм мэдлээ. За залхаж байна уу өдрүүдаа? Үннээ л хэлдэ. Үгүй. Юу гэв? Надад сонирхолтой байна. Үр чи боддгүй юмаа сонирхож явах гээд. Бас хаяа боддсон юм байна. Жишээ нь буурлаа. Айлдаж болох уу? Үр чамаас өөр алгадаа. Уйтаагүй залхаагүй гэсэн хэрнээ чамаас өөр лавлах үгүй байгаагаас хойш өгөд бид дуулахаас өөр гарц салгадаа. Жишээ нь тухайн дэвшүүлсэн үлийг хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг дээр эхлээд санал хураах байх гэж бодож байна. Бүлхмийн үнэт зүйлийг бас зөрчсөн үйл бас байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр тэн дээр хилэлцэн гишүүн болгон адилхан одоо саналын эрэхтэй байх уу эсвэл түүчээ нь арай өөр байх уу гэдэг дээр тэгээ олонхын саналаар явсан дээр үү эсвэл түүчээний одоо шийдвэр гаргалтаар санаачлагаар тухайн үлийг хэрэгжүүлэх үү гэдэг шийдвэрийг яаж батлаад болох вэ гэдэг дээр тэгээ та өрдөн хэлж байсан шийдвэр гаргахдаа нөхцөхдөө хүзрийг нь сайн ээ. Хэлцэх хүмүүнийхээ хүзрийг нэгж хүмүүнийг баг гэлүү хүзрийг нь сайн сонсож бай гэж энэ нэг жаяг болов гэж бодож байгаа. Хэлцэхтэй хүн болгоны сонсох. Бүлхний үнэт зүйл юу? За юу гэдэг юм? Бүлхний үнэт зүйл гэхээс илүү бүлхний чинь нэгдсэн зорилгод нийцэхгүй бол угаас тэр саналыг хүлээж авахгүй шүү дээ. Тийм санал дэвшүүл байгаа нь өөр бүлхэн байгуулаад л явах нь нээлттэй шүү дээ. Түүн дээр юунд нэргэлцдэг юм?